Сонгогдсон 2024 оны зуны нэгдсэн цугларалт. Монголын Адвентист чуулганаас жил бүр зохион байгуулдаг зуны нэгдсэн кемп үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө. 2024 оны зуны нэгдсэн цугларалт нь сонгогдсон нэрийн дор чуулсан юм. Тухайн зуны цугларалтанд сүм сүмээс нийт 380 гаруй идэвхтэн гишүүд бүс бүсээрээ хуваагдсан 3 шөнө 4 өдрийг Бурхны үгээс хамтдаа суралцсан магтандуулж баяр хөөр дурсамж дүүр өнгөрүүллээ. Зуны цугларалтанд Солонгос улсаас 30 хүний бүрэлдэхүүнтэй баг Монголын Адвентист чуулганы хүүхдийн хилцтэй хамтран насанд нь тохирсон олон хөтөлбөрүүдийг явуулсан нь онцлог байлаа. Зуны цугларалтын салшгүй нэг хэсэг бол усан баталгаа. 6 сүмийн 7 гишүүн усан баталгаа хүртэн эзнийг дагах шийдвэрийг гаргасан нь сэтгэл хөдлөсөн нандин мөч байв. Түүнчлэн сүмийн гишүүдийг олноор хамруулсан үйл ажиллагааны нэг бол спортын тэмцээн уралдаа юм. Нийт спортын 7 төрлөөр хурд хүч авахалж самбаагаас өрн өрсөлдөж шилдэгүүдээ шалгаруулсан юм. Зуны цугларалтын хамгийн их сэтгэл тогтоолсон арга хэмжээ бол магтаалын үдэш. Хамтдаа эзэнд алдрыг өргөн дуулж бүжиглэж дурсамжаа хуваалцсан нэг үдшийг хизээч мартагдахааргүй дурсамж дүүр өнгөрүүлсэн билээ. Магтаалын үдшээр магтаалж бүрв жаргал өөрийн шин цомгийн бүтээлүүдийн дээжээсээ өргөсөн нь содон байв. Ийхүү нийт гишүүдийг нэгтгэсэн сонгогдсон зуны нэгдсэн цугларалт Од пастрын удирдлагадор амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.